Санацханаа тавхан энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Анужин гэдэг би Education System Mongolia болон American Council-ийн зөвлөлт Масагийн board member байгаа. За өнөөдрийн тусгай подкаст маань Education System Mongolia, Masa, American Council хамтраад Америкийн нэгдсэн улсын байгууллагын 250 жилийн тохиолдуулаад мөн Masa маань 19 жилийн энэ жил тохиолж байгаа. Мөн Монгол улс Америкийн нэгдсэн улстай талбайд харилцаах тусны 39 жилийн хүрээнд олж байгаа Masa алумай тог байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаараар стэйт зочин ирсэн байгаа. Уран болтын Цэдэн содном манай Flex буюу Future Leaders Exchange Program 10 жилийн хүүхдүүд 1 жилийн турш Америкийн нэгдсэн улсын засгийн газрын 100 дэлхийн high school-ийн суралцаад ирдэг. Энэ хөтөлбөрт маань хамрагдсан 2019-с 2020 оны хооронд Flex алумай coordinator-аар ажиллаж байсан. За мөн төгсөөд Duke University-д эдийн засгийн чиглэлээр бакалавр 2024 онд хамгаалаад 2026 онд Master of Environmental Management-ээр эрчим хүч болон бизнесийн чиглэлээр мастрын зэрэг мөн Duke сургалтаа хамгаалсан. Энэ үнэндээ авьяаслаг Монголын маань ажилладаг боловсруучсан болоод ирсэн Цэдэн содны маань өдрийн дугаарт оролцож байгаа. Тэгээ бидний урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа. Хоорондоо тавтай морил. За тэгээд fun fact гэхэд 2019 онд Цэдэн содны тэр гэдэг тэр намайг болон Хамир төсвөртэй холбооны ерөнхийлөгч Бүтгөө ахыг ураад бидний Association Committee Management байх American Corner дээр бас алумай тог хийж ирсэн. Би болохоор SUSI on Women's Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөрт яваад төгсөөд ирсэн байсан. Талаараа ингээд хуваалцсан бол одоо 7 жилийн дараа манай Education System Mongolia-гийн оркестр гоё ерөөлтэй. Тэгээ өнөөдөр бас шиний арга онгосон. Тэгээд энэ гоё өдөр маш мундаг Цэдэн содны маань өөрийнхөө туршлагыг ингээд хуваалцсан байна. Тэгээ хоёулаа нэг switch position гэдэг шиг. Тэгээд хоорондоо тавтай морил. За хамгийн асуултаа өөрийгөө товч танилцуулна уу? Маш олон орноос яагаад Америкийн нэгдсэн улсыг тэр тусмаа Duke University-г сонгосон бэ? Duke University маань бас prestigious-тэй нэр хүндтэй өндөр шалгалттай сургууль байгаа. Энэ талаараа хуваалцъя. За хэлэх яг урилгыг хийж одоо намайг подкаст байгуулж байгаа баярлалаа. Подкастаа таатай байна. Тэгээд манай Education University-ийн үйл ажиллагаа бас маш өргөжлөлт том болж маш гоё болсон байна. Би онлайнаар дандаа тайлбар таадаг. Маш сайн ажиллаж байгаа шүү. Keep up the good work. Thank you. Намайг болохоор Terry гэдэг. Цэдэн содон уран болтын Цэдэн содон яг 10 жил байхдаа би Flex хөтөлбөрөөр Америкийн нэгдсэн улсын Wyoming мужид 1 жил цуг цалцоогоор сураад ирсэн. За тэгээд сурч ирээд 2 жил 10 жилийнхаа шунгал сургуульдаа сурч дуусгаад Америкийн ихтэй сургуулиуд руу өргөдөл явуулаад ерөнхийдөө би өөрөө архитектор сурах мөрөдөлтэйсэн. Тэгээд архитектор нэгэн сургуулиуд руу явуулж байгаа. Тэгээд за яг ганц хоёр ерөнхий нэг левел арts ч юм уу ерөнхий сургуулиуд руу явуулъя гэж бодоод Duke-ийн Шанхай тасалбарт Duke шаналлаа бас явуулж ирсэн. За тэгээд тэр сургуулиудаас ерөнхийдөө хариугаа сонсоод тэгээд Duke-ийн сургууль эзэмлэх эдийн засгийн сургууль шийдсэн магадгүй хэлдэг тухай яагаад тэр сонголтуудыг хийсэн тухай нарийн ярих ба. За тэгээд Duke-д сурж байгаа үед ер нь дэлхийд даяар одоо уул уурхай дэлхийн хаврын хэмжээнд эрчим хүчний асуудал маш том асуудал болж ирэх үеэр эдийн засгийн зүгээс судлаа хийж байгаа. Энэ чиглэлд би яг ажиллах хэрэгтэй байна, нарийн суралцах хэрэгтэй байна гэж бодоод Монголд сургуулаа босч ирээд оюутлахад ажиллаж үзээ. Тэгээд түүнийхээ дараа магистраа эрчим хүчний чиглэлээр Duke сураад эмчилээд эрчим хүчний transition аюулгүй байдал болон санхүүгийн талаар сүүлийн 2 жил төлөвлөж ажиллаж байгаа одоо ингээд ирлээ дээ. За баярлалаа. Тэгэхээр тодорхойж ингээд асуувал Duke University эдийн засгийн чиглэлээр хамгаалсан байна шүү дээ. Тэгэхээр яагаад эдийн засгийн гол болов? Тэгээ ялангуяа бас энэ салбарын чиглэлийг сонгосон гэж баяртай байна. Илэрхийлэх юм иржэл тэгээд олон улсын түвшинд бас бодлого эдийн засгчид манай Монголс хэрэгтэй байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бүр гүнзгийрүүлээд мастера environmental management-аар сурсан юм шүү дээ. Тэгэхээр энэ талаараа тэгээд ирээдүйд мөрөглөө сонгох гэж байгаа 10 жилийн хүүхдүүдэд бас төлөвлөгөө өгүүлдэг. Манай подкастыг маань бас хөдөө орон нутгийн хүүхдүүд бас үздэг. За ерөнхийдөө бол нөгөө ихний асуулт яагаад Америк гэдэг асуулт байсан. Тэгээд яагаад Америк адуу тухайд сонгох байсан бэ гэхээр бид нар ихэнх яг тохиолдолтой Америкийн мужид ч юм уу тэр бол мэдээж байдаг. Нөгөө талаараа дэлхийн хамгийн том сургуулиуд нөгөө талаараа нэг судалгааны сургуулиуд гэж байдаг. Research сургуулиуд Америкийн маш олон том сургуулиуд судлаа хийдэг. За тэгээд Duke бол ялангуяа одоо эрүүл мэндээр сурч байгаа оюутнууд бол Duke өөрийн гэсэн эрхлэлтэй. Тэгэхээр
судалгаагаа дэлхийд тэргүүлэх судалгаагчийн тодорхой хэмжээний ажлын туршлагаа шууд сургууль дээр авчина. За тэгээд нэр хүндтэй болоосоо ярих зүйл байхгүй. Тэгээд дэлхийд даяар одоо хүмүүстэй лидерүүдтэй сурах боломж бол одоо Америкт бол дийлэнхүү байна. Тухайн үед бол яг тэгж шийдээд Америкийн сургуулиуд руу өглөөр орж ирсэн. За флексээр явж ирсэн түүх маань бол бүр 10 жилийн тэрний тухай зөндөө олон бичлэгүүдийг хийжсэн. Гэхдээ хамгийн ихний одоо Америкийг ойлгож ирсэн яг Wyoming гэдэг мож маань болохоор 500 мянган хүн амтай Америкийг төвд байдаг мож. Тэгээд бол баг Америкийн Монгол гэж заримдаа бид ярьдаг. Тэгээд айгүй юм гэдэг учиртай Wyoming чинь Америкийнхаа эрчим хүчний төв одоо газрын тос болон нүүрсний эрчим хүчээр хангадаг мож баггүй. Тэгээ хамгийн сүүлд яг миний байсан хотод Cameron-гийн хотод Bill Gates одоо Америкт амар том Terra Power гэх цөмийн эрчим хүчний төсөл явьж байгаа. Яг миний амьдарч байсан хотод тэр төслөө хэрэгжүүлж байгаа. Тэр ингээд эргээд харахад бол эдгээр сенс байсан байлаа. Юм утга учир ойлгомжтой байсан. За тэгээд үргэлж бол Америкийн сургуулиудыг сонгосон. Тухайн үед бол би яг мэрэгжил сонгохоос асуусан. 10 жил байхдаа би архитектур сургалтайсан. Тэгээд би дандаа архитектурын сургуулиуд руу явж ирсэн. Макет хийсэн, портфолио гэдэг нь шүү дээ, тэ. Зураг хийгээд барин 20 туудсан архитектурын макет, зураг мөртэй юм явж ирсэн. Тэгээд тухайн үед мэдээж SAT дээр өөрчлөсөн 10 жил байхдаа. Тэгээд би тухайн үед улсын сургууль сурдаг байсан. Тэгээд 33 доор сургууль. Миний хайртай сургуулиуд юм аа нэг. Гэхдээ мэдээж Америкийн их сургуулиуд явдаг одоо pipeline гэж ярьдаг. Тэр бол улсын сургууль магадгүй Cambridge-ийн хөтөлбөртэй сургуулиуд бас өөр байдаг. Тэгэхээр магадгүй өөрөө нэлээд зүтгүүлэх шаардлага тухайд бол гарч ирсэн. Тэгээ мэрэгжил сонголтын үед бол яг уу архитектураар сурна гэж явж байгаа архитектурын Syracuse сургуульд хийсэн. Тухайд би 30% мэл 40% тэтгэлтэй хийчихсэн Syracuse. Тэгээд яг ингэ ботсон чинь миний урт хугацааны мөрөөдөл яг архитектураар дамжаад өөр мөрөөдөл төрөх гэсэн юм. Миний амьдралын нэг зорилго мөрөлж юм байна шүү дээ. Тухайн түүх тухаас мөрөлдөг гэсэн. Тэгээд тухайн үед яг ковид гарч эхэлжсэн байхгүй. Тэгээд ингээд амьдралын бодит түүхээ хараад нийгмийн эдийн засгийн байдлыг хараад аягүй олон хүмүүстэй бас ярьж үзсэн. Аав ээжтэйгээ ярьж үзээд аахгүй ирээдүйн том ирээдүйн зорилгоо би өөрчлөх шаардлагатай юм байна. Тэрэнд хүрэх алхмаа өөрчлөх болох юм байна. Стил гэхдээ би ингээд заваараа зураг мөр зурх дуртай. Тэгээд архитектурын төслөөр хамтарч ажиллаж байгаа хүмүүс байна. За хэлээ. Холбогдороо би яг яриа эрчим хүчний талаас нь ярьж байна. Гэхдээ ганц өрөөс зураг зурчмаар байгаа. Тэгээд яг тэгэхээр товчоор хэлэх юм бол мэрэгжил сонголт бол яг эдийн засаг ч юм уу эрчим хүчээр сурах бол яг үсэн ингээд тойрж явж байгаа тэгээд болчихсон гэсэн. За их баярлалаа. Тэгэхээр архитектурынхаа бас мэргэжлэгтэй ярихаар яг л эдийн засаг ч environment architecture гэх ингээд бүх салбарын нийгэмтэй улаан албатай холбогдсон тий. Тэгэхээр бас тэр Нобель-ийн түүх бас их учир чадсантай санагдлаа тий. Яг meant to be байна шүү дээ. За тэгэхээр нөгөө Америкийн нэгдсэн улсад ингээд за high school-ийн experience, bachelor experience, master experience ингээд цомын үзсэн шүү дээ. Тэгэхээр хоёр ингээд дүгнээд яг Америкийн боловсрал яг highlight хийвэл за магадгүй нөгөө bachelor одоо нэр хүндтэй prestigious professor гэсэн үг ч юм уу те тэндээсээ юу сурсан бэ ямар хөө одоо мэдээллийг бас олж авсан бэ мэдээж 4 жилийн 6 жилийн боловсролыг 2000 дээр амжихгүй гэхдээ ер нь гол key point-уудаа хэлсэн. Гоё асуулт байна. Ялангуяа нөгөө багшийн хэлсэн эсдэг төлцөө гэж ярьсан шүү дээ. Яг хоо хамгийн гол одоо 2-3 point-ыг ярих юм бол Америкийн боловсролын 10 жил бахаас флексээр явахаас л ер нь бол миний бас ойлгож авсан зүйл бол хүнийг чөлөөт сэтгэгчээр critical thinker гэж ярьдаг. Тэгээ одоо шүүмжлэлт яг нэг талаасаа тийм нөгөө талаасаа нээлттэй сэтгэлгээ сурдаг. Магадгүй бид математик сурахдаа хариултыг бол гэж бидний за одоо энэ тооны энэ одоо асуудал байна. Энэний зүгээр хариу нэг юм байна. Америкт Duke ч юм уу бидний арга барил дээр хүрх шатны авч хүлээдэг. Хүрх шатаа дамжиж байгаа тэр асуудалд магадгүй өөр хариулт өгч болох байхгүй. Тэр асуудлын эсвэл өөр огтхоныг авах боломжтой. Тэгэхээр Америкийн их сургуулиудад ямар ч хичээл үзсэн. Би одоо архитектурын аягүй сэргийн мандалтын орон байралтай хичээл бас авч үзсэн. Бас нэг хорхоогод авах гэх тийм. Тэрийг хүртэл ингэ үзэхдээ тэр орон байрлалыг бид нэр олон талаас нь шүүмжилж харж тэгээ одоо нэг 12 дугаар зэсээр бичдэг ч юм уу. Тэрийгээ дараа нь ингээд ярьж хамгаалдаг. Дандаа персонажийг ярьж хамгаалдаг. За тэнгууд ангийнхан чинь тэр аяараа босоод асуулт асуув. Энийг яг яагаад ингэж харсан өөр зүйлс яаж хоорондоо ярилцаад тэр үүрэгтэй нэг шийдэлт өгдөг. Тийм үү арга зам эсвэл. За тийм арга замаар сурсан хүмүүс яагаад юм гэхээр өөрөө шин зүйлийг эрэлхийлэх иршүүлж болж байгаа. За би сая сүүлд магистр байхдаа бол
маш их нарийн хичээлүүдийг үзье. Эрчим хүчний систем загварчлал одоо энэ эрчим хүчний шугамар хэдэн киловатт эрчим хүч энерги яваад байгаа тэрийг яаж бууруулах гэсэн гэдэг тэрийг үзэхээ хажуугаар Polaris Energy Insight гэдэг одоо судалгаа consult advisory тийм платформ гэсэн баггүй. За тэр болохоор хинч одоо тэ гээгүү байхад ерөөдөө болвол за энэ хүн нийт байгаа нь би аягүй юм үзэж сураад байна. Тэгээд игээд энийгээ бас олон хүнтэй хуваалцах зүйл болох ч гэж бодоод өөр нэгсэндээ бас подкастаас өөрөө хийж ирсэн. Чиний ихтэй хэлхээс салбараар тэгээд линкийг явуулъя. Тэгэхээр юу л гэдэг нь вэ гэхээр ингээд гол асуудлын төвд нь орж чаддаг алхам бүрд дээр нэг степүүдээ илүү төлөвлөж ажилладаг болохоор хүн илүү бүтээлж явах гэдэг шүү дээ. Ямар нэгэн асуудал шийдэх болохтой өөрөө илүү зүйл хийдэг. Тийм ч болохоор дэлхийн маш олон инновац Америкаас гардаг. Эсвэл Америкийн боловсрол хэлсэн юм. Тэгээд багшийн маань сэтгэл үүсгэх үг гэвэл Дюк Коншаны маань багш. Манай шахаад салбарын маань багш. Хоёрдугаар курстэй бид нэг дэлхийн том сургалтуудын баггүй багаараа бас их учиртай байгаа зү. Чи угаар амьсгалын өөрчлөлт нэг дэлхийд даяар тархаж байгаа өвчнийг намдаах нэг тийм кейс стади гэдэг хэвхэв. Тэгээ би тэрэн дээр яг нэг үг хэлсэн юм аа. Тэгсэн чинь манай багш намайг тэр химийн багш байсан өөрөө. Тэр чи наад үгээ дахиад бодтоо. Чи наад үгчээ зөв сонголт мөн үү? Наад үгийг чи нэг л буруу ойлгох юм бол чиний тайлбарлаад байгаа юм чинь 180 градусаар ирэх боломжтой. Тийм. Чи тэгэхээр арай өөр үгээр чи наатаа хэлээд үзье. Тэгэхдээ намайг юусэн загнаг авах газар дээрээ тэгээ надад нэг 2 минут өгсөн. За чи ингээ бодоодох гээд. Тэгээд би тэр үгийг нь өөрчилсөн чинь за одоо наатах ч болж. Тэр бол одоо хүртэл миний бодож явдаг зүйл нэг л үг альва нэгэн гэрээ контрактын эсвэл хүний хэлж байгаа санааны үгийг 100% өөрчлөх боломжтой. Тэгэхээр тэрийгээ бас аягүй сайн бодох хэрэгтэй гэдэг. Тийм багш. Маш үнцэнтэй зүйлөө би ч гэсэн чаас аягүй суралцж байна л та. Тэр ингээд Балгуу хэлсэн үг бас ингээд буруу болдог шүү дээ. Тэгэхээр нэг үг энэ бодлоо зөв зэгцтэй илэрхийлж сурнаа, ахтай бичгийн соёл сурнаа гэж нэг орчмол байдаг. Тэгэхээр одоо үзэж байгаа 10 жилийн хүүхдүүдэд хандаж хэлэхэд Дюк Америкт 4 гаруй магадлал тэмцэгтэй сургууль байдаг. Тэгэхээр одоо person statement дээр их хэн анхаарах бай тээ. 650 хүүхдээ эссе бичдэг гэж бодоод байдаг. Яг цагаат тулгуурлаар ч маш бага үг байдаг тээ. Одоо University of Chicago, Stanford сухаар 11 supplemental эссе хүртэл бичдэг тээ. Тэгээ бүгдээрээ уялдаа холбоо хамааралтай байх хэрэгтэй байдаг. Ярилцлага ингээд авахд бас өөрийгөө бас зөв илэрхийлэх хэрэгтэй байдаг. Сая ингээд нэг үг ч гэсэндээ юм оронгоор нь эргүүлэх боломжтой байдаг гэж хэлж байна. Тэгэхээр хүүхдүүдэд тийм аппликейшн форм дээр нь тип өгвөл одоо ялангуяа энэ цаг үед амьдарч байгаа хүүхдүүд айгаа гоё боломжн дээр байгаа хэрэг. Тэгээ 11 12 гаруйны хүүхдүүд маань одоо тэр яхих нь одоо алцаалаг гэдэг тавтаарай. Энэ цаг хугацааг хэмнээд энэ зүйлийг хийгээрэй гэдэг ч юм уу тийм зөвлөгөө өгвөл. За одоо бас ингээд нэлээд олон жилийн дараа харахад бас аюу сонирхолтой байна. Магадгүй би дөнгөж одоо Дюк бакалавртаа сурж байгаа үед 1-2 дугаар курст арай өөр зөвлөгөө өгөх байсан байх. Одоо ч бас ингээд магистрийгээд бас ажиллаж нэлээд харах үнцэг өөрчлөгдсөн байж магадгүй. Гэхдээ одоо хүртэл нэг анхаарах боддог зүйл маань тэр үед би айгүйх өөрөө зүтгүүлэх гэж үзсэн. Personal statement-тэй ч өөрөө биш. Яг фидбек тусалдаг хүмүүс зөндөө байсан ч гэсэндээ хангалттай хэмжээний одоо багийг өөрийнхөө support system-ийг би тухайд үүсгэж чадаагүй юм байлаа. Яг уу тухайд миний support system байсан хүмүүс бол маш сайн тусалдаг байсан, дэмждэг хүмүүс байсан. Гэхдээ тэрнээс илүү тэлэх боломж надад байсан юм байлаа. Тэгээд одоо ялангуяа хүүхдүүдэд social media, Facebook, LinkedIn, Tide өгж байгаа маш том гоё платформ байна. Энийгээр дамжуулаад өөрийнхөө тэр дэмжих хүмүүсийг аягүй сайн бүрдүүлээрэ. Эсээгээ ч гэсэндээ олон хүнээр уншуулдаг ч юм олон хүнээс санаа сонсдог. Нөгөө талаасаа зүгээр л хүмүүстэй кофе чат хийж ярьж болдог тий. Кофе чат гэдэг бол 30 минут LinkedIn-ээр бичээл би тантай 30 минут зүгээр яриа тань санаа сонсгосон юм а гээл. Тэгэл зүүмээр ороод чи заавал тэр хүнээс эсээнийхээ фидбекийг авах албагүй. Зүгээр л тэр хүний амьдралын түүхийг сонсох хэрэгтэй. Чи магадгүй эдийн засгчаар явах сонирхолтой бол амар том хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байгаа. Тэд нар бол заг байдаг хальтаа тий. Тиймэрдүү одоо чиний болмоор байгаа хүмүүсийг олоод тантай би 30 минут ингээд зүгээр тарих зөвлөгөө авах юм а гээд чи эсэнийхээ тухай ярих албагүй байхгүй. Зүгээр л тэр хүний карьерийн тухай сонсох хэрэгтэй. Тэндээс чинь гой санаанууд гарч ирдэг байхгүй. Энэ хүн бас ийм хийж болсон юм байна. Дэлхийд эсвэл ийм асуудлыг ингэж хараад байгаа юм байна. Тэгээд чи тэрийгэ эсэн дээрээ оруулангууд чинь одоо юг ч юм уу уншингууд энэ хүүхд чинь дэлхийд юу болоод байгааг мэддэг хүүхд юм байна. Тэгтээ нэг ийм аюу тийм Монголын нэг ийм хүмүүсийн сонсож харж байгаагүй өнцгөр тэрийг ярьдаг те. Монголын одоо тэр нүүдэлчин соёл бол маш сонирхолтой шүү дээ. Тэр дэлхийд
явуулж байгаа хүмүүсээс Монголын нүүдэлчин соёлын тухай ярьж байгаа хүмүүс товрлох. Гэх мэтчлэнгээр айгүй тийм сониуч байгаарай. Хүмүүстэй айгүй ярилцаарай. Хүмүүсийг айгүй сонсоорой. Хүмүүсийн ярьж байгаа юм. Тэгээд оруулах хэрэгтэй. За тэр чиний ингээд support систем болно гэсэн үг. Тэгээ нөгөөтөөгөөрөө өөрийгөө нэг зүйлд ингээд хит хомж болохгүй. Би бол архитектор болох мөрөөдөлтэй байсан. Тэрнийхээ төлөө маш их сургуулиуд руу өргөдөл явуулсан ч гэсэндээ ингээд эргээд бодглохлоор ерөн зүгээр нэг 50-50% тал байх хэрэгтэй байсан юм шиг байгаа. Ер нь за 50% нь архитектор, 50% нь арай өөр олон төрлийн сургуулиуд. Тэгэхээр мөрөөдөлтөө зорилготой үнэнч байх хэрэгтэй. Гэхдээ тэр мөрөөдөл зорилготой хүрэх A, B, ABCD гэсэн плануудыг гаргаад явах хэрэгтэй юм шиг санагдсан. Networking чадвар бол маш чухал. Тэгээд сая ABC гэдэг backup plan бас их чухал тийм ээ. Тэгэхээр Америкт ингээд сурсан байна. Мэдээж нөгөө хэцүү шантармаш ч юм уу эсвэл нөө сорилт бэрхшээл хэрхэн даван тулсан бэ? Сэтгэлийн хат бас их чухал байдаг шүү дээ тий. Ялангуяа флексээр явж байгаа хүмүүсд би ингээд харахад илүү нөгөө бие даасан байдлыг нь шалгадаг гэж бодож байна. Яагаад гэвэл бас мэдээж тодорхой төвшин английн мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэхдээ Молдов руу яваад англиний нөгөө сургалтанд хамруулаа 3 сар хамрах дулдаг шүү дээ. Тэгэхээр хэр бие даасан яг бол Монголоос Америк руу хэл даваад ээж аавгүйгээр ингээд амьдарч байгаа те. Тэгэхээр хвчлэн нөх хүүхдүүд маань бакалавр мастер руу ч гэсэндээ анхудаага бас бие дагаад явж байгаа хүүхдүүд байж магадгүй. Тэгэхээр сорилт бэрхшээл тулгарсан тэрийг яаж хэрхэн даван туулсан бэ? Тэрийг бас хүүхдүүдэд хуваалцвал илүү сонирхолтой байх юм болоо гэж бодож байна. Эсвэл дурсамжтай экспириенсээр ч хуваалцаж байна. Ааха. За тэгэл хүний амьдралын чихэл юм болно шүү дээ. Ялангуяа тэ одоо залуу хүн өсвөр насны хүүхэд байхдаа бол бүр илүү тэ. Ялангуяа анх удаа гэрээсээ холдож байгаа хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ ялгаатай зүйл зөндөө байна. Хамгийн наад зах нь л одоо хүмүүсийн хоорондын өдөр тутмын харилцаа л өөр байна тэ. Тэр хүмүүсийн хэрэгэлдэг өмнөд за магадгүй одоо юу гэдгийг кофе шопт ороод кофе авахтаа хүртэл нэг ярьдаг жижиг яриа гэж байдаг тэ. Тэр болгон өөр байна. Зарим хүүхдүүдийн хувьд бол тэр бол нэг сонь биш ингээд гэс тасаа авчдаг. Тэр магадгүй айгүй их одоо Американо үздэг ч юм уу эсвэл тийм орчинд өссөн байна. Зарим хүүхдүүдийн хувьд бол тэр бол цоо шин байхгүй. Тэгэхээр өдөр болгон шин зүйлийг сурж ийн. Нөгөө талаасаа тэр чинь ингээд тасах юм байна, тасахгүй ч юм гэж бас байна тийм үү. Тэгэхээр надад хамгийн их одоо тусалдаг зүйл нь юу вэ гэхээр зүгээр л өдөр болгоныг тийм за нэг юм шин юм сурч ил гэж харах хэрэгтэй. За тэрийг заавал би нэг амар гээл юу гэдгийг сүртэйгээр хүлээж аваад ч юм уу ингээд ахгүй зүгээр л ойлгоод авчий. Нэг хүний нэг юм нүдэ онгорхой ойлгох гэдэг ярьдэн шүү дээ тий. Зүгээр л нүдэ онгорхой байх хэрэгтэй. Тэгэх юм бол ихэнх ч юм тулгарж байгаа шин зүйлс, сонио хачин зүйлс чинь ямар хачин юм бэ гэхээсээ илүүтэйгээр сурах экспириенс болж байна. За одоо би флексийн нэг юм үгийг хэлэх чинь энийг одоо тэгтээ хэлж болох байхаа. Флексийн нэг юм орой гэдэг байхгүй not better not worse just different тий. Илүү сайн ч биш, илүү муу ч биш, зүгээр л ялгаатай. Тэгэхээр энэ бол миний амьдралтай хоримд одоо дандаа барьж явдаг зүйл. Тэгээ ялангуяа ингээ ажил дээр гараад ч юм уу сайн өнгөрсөн жил би ингээл Дэлхийн банкны төслөдөг дээр ажил явж байхад дэлхийн өнцөг болон бүрийн хүмүүстэй хамтарч ажиллана. Тэгэхээр тэр болгон дээр юмыг ингээ нэг шүүмжлэх ч юм уу өнцгөр харахгүй нүдэ нээлттэй суралцчих. Тэгээд not better not worse just different гэдгээр хараа явуул зүгээр баг. Тэгээ гэрээ санах өөр хичээлийн ачаалал дарагдах ч юм уу тэр мөчүүд болгонд хүнд найзууд ер нь айгүйх чухал байдаг. Ер нь тэнд очиод өөрийнхөө хүрээллийг бүрдүүлэх нь маш чухал. Яагаад гэж хэлж ийм вэ гэхээр нэг амар юу гэдгийг найзууд чинь ямар найзуудаар чи хүрээлүүлэхээсээ хамаарат чи ямар мэдээлэл авч чамд одоо хамаардаг гэсэн үг. Манай найзууд айгүйх бүгдээ ажлын сонирхолтой бүгдээрээ бизнесийн сонирхолтой ч юм уу тиймэрдүү найзууд их байдаг байсан. Тэгэхээр хоорондоо юу болж байгаа одоо шинэ cloud-ийн модель гарч ирэл энэ ийм financial model-ыг хийж чадчих гэдэг найзуудаас амтмаас сонсдог юм. Тэгээд нөгөө дараа тэр найзуудтайгаа бас ингээд гоё фан байх үедээ фан байж чаддаг. Тэгэхээр найзуудаа сайн бүрдүүлэх тэгээ нөгөө талаар айгу нээлттэй сэтгэлгээтэй байх. Тэгээд хажуугаар нэг юм спорт хийдэг ч юм уу. 3 дахь нөгөө орчин гэж яриад байдаг юм да. Third environment гэдэг те. Тим орчноо бүрдүүлчихвэл бас айгу зүгээр. Чиний сургуультаа ч огт хамаагүй ч юм шиг, чиний амьдралтаа ч огт хамаагүй ч юм шиг зүгээр л чиний очиод ингээд ярих нээлттэй нэг хүн эсвэл нэг юм орчин. Тийм байх. Тэр гурыг л ерөнхийдөө суулгачих юм бол тэр сорилтууд гайд баха. Тийм. Маш их баярлалаа үнтэй зөвлөгөө өгсөн. Тэгэхээр хүн хүрээллээр хөрсөд гэдэг би бас итгэдэг. Тэгээд яг энэ асуулт хариултан дээр нь тодруулаад нөгөө extracurricular activities их чухал байдаг. Тухайн хүний одоо хэрхэн жилийн цагаа зүг болсон өнгөрүүлж байна вэ? Тухайн ханзаан чинь характерыг нь харах гэдэг шүү дээ. Тэгэхээр Америкт маш олон orientation day дээр нь очиход клубууд байдаг, organization-нууд байдаг. Тэгэхээр одоо гоё
оюутан цаг руугаа буцаад очих юм бол ямар клубүүдэд хамагч ирсэн бэ? Ямар зүйл санаачилж ирсэн бэ? Тэгээд түрүүн дурдахтаа маш гоё юм санаачиллаад хийжсэн юмсэн тэ инновашнтэй холбоотой. Тэгээд подкаст гэсэн тэрийгээ бас гоё дэлгэрүүлээд яривал манай үзэгчдод сонирхолтой гэхээс илүү бас сургамжтай зай очоод цагийг бас үр дүнтэй өнгөрүүлэх юм биш үү гэдэг талаас нь тийм ээ. Тэгэлгүй яг хоо цаг болвол маш чухал. Эргээд ингээ ботход 4 жил ч юм уу 6 жил бол амар их сонсгож байгаа ч үгүй байхгүй. Маш хурдан өнгөрнө. Тэгээд ороод чиний өнгөрүүлж байгаа цаг бүрчин эргээд чам дээр ингээд ямар нэгэн байдлаар эргэж гарч ирэх зүйл гэдэг байхгүй. Тэгэхээр нэг талаас хөрөнгө оруулалт гэсэн үг. Чи тэр нэг цагийг магадгүй одоо TikTok ухаж үзэх юм бол оюутан багтаа шүү дээ. Америкт би ч гэсэндээ цариндаа үзэл байсан л та. Тэнгүүд тэр TikTok-оос олж авсан цагийн мэдлэг миний толгойд байгаа байхгүй. Тэнгүүд хүнтэй дараа юм ярингүүт би тэрийнхээ тухай ярьж чадсан заяа. Тэр нэг цагийг магадгүй би арай нэг индастри одоо тэ тухайн салбарт ажилладаг ах эгч нартай ярьж өнгөрүүлсэн бол тэр хүмүүсээс чинь би айгүй их мэдж авч байгаа шүү дээ. Дараа нь хүнтэй ярихдаа би тэр сэдвээр ярьж чадах боломж гарч байгаа. Тэгэхээр цагийг болвол чи нэг цагийг юунд хийж өнгөрөөнө ирээдүйд юусоо тэр чинь чи болж өрнө гэсэн. Тийм учраас клубүүд янз янзын гоё боломжууд байгаа. Би бол яг бакалаврт байхдаа бол нөгөө rock climbing амир хийдэг байсан. Хананд авирдаг. Тэгээд тэр чинь бас CV дээр ч явж байгаа. Ер нь бол тийм. Яагаад вэ гэхээр яг амар санаатай байсан шүү дээ. Айгу санаандгүй явж байгаа тэр найзуудтайгаа холбогдсон л тоо. Rock climbing шиг ингээд стратеги гаргадаг байхгүй хүн эхэлж ингээд сууж бодож байгаад тэр чинь янз янзаар ингээд явах замууд байгаа шүү дээ. Тэгээд чаленжууд байгаа. Дандаа нэг ийм одоо нэг ийм даваануудыг давдаг, асуудлуудыг шийддэг гэсэн үг. Тэгэхээр сууж харж агаад шийдлээ гаргаад тэгээд дэш явдаг. Тэгээд тэр чинь гар амар ядарна. Би ч бас нэг амар фитнес болчиход байгаа юм биш. Тэгэхээр бас physically те биеуд бас надад challenge. Тэгэхээр тийм асуудлууд дунд яаж зорилготой хүрэх вэ гэдгийг л заагаад байгаа гэсэн үг. Тэгээд хажуугаар нь бас ингээ гой тасгал болчихно, гой найзуудтай, зөндөө олон гой найзуудтай болно. Тэгээд rock climbing хийжсэн, би физиологи хөвч ашигтай, тархитлахоос сэргээх хөвч ашигтай тэгээд юм дээрээс хичээлнэ. Хүмүүс бас ингээ асуудаг байхгүй яагаад rock climbing хийх вэ? Тэгээд усан сэлдэг. Усанд манай Duke ч 2 том усан сантай, усанд бас илүү амрах чиглэлээр сэлж байна. Тэгээд бакалаврт тогтвол би яг South North Scholars гэдэг багт орж ажиллаж байсан. Тэр нь юу вэ гэхээр дэлхийн одоо өмнөд буюу хөгжиж байгаа орнууд болон хөгжсөн орнуудын залуучууд хоорондоо нэгдээд хөгжлийн асуудлууд дээр хамтарч ажиллах том төсөл хийж ирсэн. Тэгэхээр түүнийхээ хүрээнд нүүбийн одоо хүний хөгжлийн тайлан гаргадаг юнитүүд шүү дээ, хэлцүүд. Тэдний хэлцтэй хамтраад дэлхийд тулгарч байгаа 3 том асуудлыг шийдэл болох 6 сарын төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд дэлхийн бараг 100-аад орноос оролцогч орчихсон баха манай хөтөлбөрт. Супер. Түүнийхээ дараа эрчим хүчний салбараар бас дахиад том 30 гаруй орны залуучуудыг хамруулсан эрчим хүчний асуудлыг дэлхийн хэмжээнд ярилцах шийдвэрийн 3 сарын хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн. Яг багаараа би дагаад тэгээд магистртаа ороод болохоор илүү одоо professional албаны хувийн одоо илүү одоо те юу гэдгийг үр дүн гаргах шууд бизнестэй харьцах талаар ажил үзье гэж бодоод тэгээд Polaris Energy Insights гэдэг эрчим хүчний судалгаа, консалтинг, зөвлөгөө үйлчилгээний тим платформ Америктайг сургууль дээр нээгээд сүүлийн 2 жилийн хугацаанд бол яг нийтдээ бараг 25 гаруй тайлан гаргасан байна. Цөмийн эрчим хүчний судалгаанаас эхлүүлээд газрын тос нефть, цэрэгдэх эрчим хүчний санхүүгийн төслийн загварууд тэгээд цаашлаад нөгөө газрын ховор элементүүдийн талаар тэгээд энэ жилээс эхлээд би бас айгүй ярих дуртай. Тэгэхээр подкаст бас хий гэж бодоод тэгээд подкаст баахан бол яг ингэ сонирхолтой зочдтой ярилцах гээд тэгээд подкастаа бас хийж эхлээд явж байна. Тэгээд зочдоор нь болохоор хин болсон ба. Зочдоор бол одоо манай сургуулийн маань багшилж исэн багш нар тэгээ нөгөөтэйгөөрээ Америкийн эрчим хүчний салбарт цэрэгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байгаа компани захирлууд Америкийн сүүлийн 30 жил Америкийн эрчим хүчний бодлогыг гаргасан одоо бас институцийн захирал гэдэг хүмүүс орж байгаа. Ер нь янз янзын хүмүүст оруулж байна да. Тэгэл чи давхар суралцаад хүмүүстэй гоё нэтворк юм болоод тэглүү яах вэ? Тэгээд дээрэс нь бас хүмүүст бас гоё хөргөж. Яг л тухайн хүмүүстээс цаг аваад уулзна гэдэг хэм болгон чадахгүй. Тэгэхээр чиний подкастаар дамжуулаад маш олон хүн бас давхар суралцаад хичээл авч ил гэсэн үг шүү дээ. Тий, би бас давхар уулзч байгаа байхгүй. Тэгээд Duke-ийн ч юм уу топ win-win. Тэгээд топ сургуулиудын нэг гоё давуу тал манай сургууль подкастын 2 студиутэй. Duke энэ гоё ашиглан асуудалгүй подкаст студио байна. Бүх нөгөө нэг видео эдитинг tools бүх юм 7 8 10 хэдэн Mac байна. Ерөөсөө бас ягаад Америк вэ топ сургууль вэ гэж асуух юм бол чи юу л хиймээр байна те? Тэрийг чинь дэмжих зүйлс нь одоо магадгүй би $10,000 санхүүжилт аваад эхний ээлжний
төсөл хэрэгжүүлээд явхад хүртэл маш олон сургуулиудаас санхүү өгөх боломжууд бас байдаг. Тэгэхээр тухайн хүмүүстэй яриад ер нь бол тийм soft skills, hard skills одоо сурч байгаа хэ тухайн хүмүүс ч гэсэн ярианаас нь ер нь ямар одоо мэдээ дэлхийн хэмжээс сэтгэхийн тул дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хэрэгтэй. Тэрнээс гадна хувь хүн зан характераа хөгжүүлсэн байх шаардлагатай. Бас өөрийнхөө soft hard skills-уудыг хөгжүүлсэн байх шаардлагатай. Чамд юм 3 тийм поинтууд байна уу? Энэ хүмүүс аль ч мэдлэгээр эзэмсэн одоо networking сайтай байх гэдэг ч юм уу те. Ихөө зөвхөн өгвөл энэ 10 жилийн хүмүүс маань ирээдүйд би ер нь ийм зүйлсийг мэдсэн ур чадвартай байх юм бол бас алцахгүй юу сүрсэн байх шаардлагатай байна гэж. За хамгийн эхнийх нь бол энэ хүн болгоно хийж чадах зүйл заяа. За. Бүр ингээд хааж байгаа ч хамаагүй ямар сурвал зурдаг, ямар ч хамаахгүй хамгийн ихний чухал чадвар хэлсэн амдаа хүрдэг баг. За энэ бол бүр номер 1. Маш олон ирээдүйн бизнесийн харилцаа, ажил, сургууль бүх зүйл хүмүүсийн хооронд ихтгэлцэлээр айгүйх явдаг. Яг хөө ихтгэлцлийг хүрээлсэн институтууд байгаа хамгаалдаг. Тэгвэл эцсийн бүлэгт 2 вариантын чамааг авах нөгөөдгийг авах гэдэг бол хэлсэн амдаа хүрдэг хүнийг байна. Тэгэхээр хамгийн эхлээд хүн хэлсэн амдаа хүрдэг байх хэрэгтэй. Хүмүүстэй харилцаж байгаа бол тэр хүнтэй уулзсан гэсэн бол цагтаа уулздаг ч юм уу эсвэл болохгүй л гэдэг. За тэр чинь бол баг soft skill үү те нэг талаасаа тийм. За нөгөө талаасаа сониуч байх хэрэгтэй санагдсан. Duke дээр ч юм уу эсвэл ингээд дэлхийн банкн дээр өөрөөр газруудад ажиллаа явж байхад ингээд маш олон гоё амьдралын түүхтэй суралцах юм ихтэй хүмүүс маш их байдаг байхгүй. Тэгээд тэр хүмүүстэй уулзаад ингээд барагддаггүй. Тэг яг хүмүүстэй уулзахын тулд уулз гэж байгаа юм бол бас биш. Зүгээр сониуч байх хэрэгтэй. Хүнийг яагаад ингэж хийчихв? Энэ хүн магадгүй амар гоё том төсөл хэрэгжүүлж байгаа хүнийг хүртэл төсөл нь яаж байгаас илүү яагаад энийг хэрэгжүүлэх болсон гэдгийг бас асуул аягүй сонирхолтой. Тэгэхээр сониуч байх хэрэгтэй баг. Тэгээд нөгөө талаасаа төлөвлөгөөгөө аягүй сайн гаргаж стратегч байх хэрэгтэй баг. Тэгээд стратеги гэдэг нь болвол ийм АБ төлөвлөгөөнүүдийг гаргах хэрэгтэй. Би тэрийг өөрөө ковидер аягүй сайн сурсан байхгүй юу? Ингээл ингээ оюутан шиг би 1-р курст ороод кампус дээр ороод найзуудтай болол гоё амьдрсан чинь тэгээгүй 2 жил онлайнаар байсан. Тэгэхээр 2 жилийн хугацаанд би яг яах хэрэгтэй вэ гэж төлөвлөгөө гаргахад тэр тийм уян хатан байдал аягүй хэрэгтэй баг. За илүү hard skill тал руугаа ярих юм бол одоо хүн болгон хиймэл оюун ухаан гэж хэлэх байх, AI гэж хэлэх байх. Гэхдээ миний зүгээс зүгээр хиймэл оюун ухаан ашиглахаасаа гадна тэр суур machine learning гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдав. Тэр алгоритмууд яг ямар шат дамжлагаар яваад одоо энэ хиймэл оюун ухаан бий болоод энэ таскуудыг биелүүлээд байгааг ойлгочих юм бол ирээдүйд чи хиймэл оюун ухааныг тэр угаасаа л ашиглах шаардлага гарна. Тэгтээ илүү үр ашигтайгаар ашиглах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хиймэл оюун ухаантай холбоотой одоо маш сонирхолтой номнууд зөндөө байгаа ах. Би бол яг өөрөө AI 2041 гэдэг ном уншиж байгаа. Тийм тэрийг тиймэрдүү байдлаар ч юм уу hard skill-үүдээ хөгжүүлээд хиймэл оюун ухааныг зүгээр ийм өдөр тутмын чат хэлбэрээр биш илүү тулталтай ашиглах тэр айгүй хэрэг болох байх. Тэгэхээр тэрийгээ дагаад чи яг ямар мэрэгчлэлээр ажилламаар тэр мэрэгжлийн чинь салбарт хиймэл оюун ухааныг яаж оруулж ийн гэдгийг сурах хэрэгтэй. Шинэ манай сэргэд хэрчим хүчний салбарт бол хиймэл оюун ухаан орж байгаа ч гэсэндээ маш олон хүнтэй яриад үзэхлээр шаардлагагүй зүйл дээр бол нэг ашиглах гадах аргалаг яг нөгөө ботлнек гэж ярьдаг шүү дээ. Тэрэн дээр орох гэдэг. Тэгэхээр 10 жилийн хүмүүс магадгүй хэлэхэд иртэж магадгүй оюутан залуучууд юм үзэж байгаа бол салбар дээр чинь яг хиймэл оюун ухаан ямар асуудлыг шийдээд байгаа гэдгийг олоод харчих юм бол аюу зүгээр санагдсан. Тэгээд AI дээр нөгөө хэлэхэд бас нөгөө бүтээлч хэтих хэрэглээд тах юм бол нөгөө бүтээлч чадварыг хүндрэлт нь амьтаас ялгах нь их бүтээлч байдаг шүү дээ сэтгэл хөдлөлтөд. Тэгэхээр тэрийг бас нөгөө дарах гад байдаг. Тэгээд хүүхдүүдэд сандаж хэлэхэд нөгөө эсээгээ хэрвээ ChatGPT ажиллаа бичих юм бол Америкт нөгөө plagiarism гэдэг дэлхийд хүртэл алдах эрсдэлтэй сургуулиасаа төлөх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр яг түрүүний хэлдэг яг тэр Sir machine learning-ийг сурж ойлгох маш чухал байдаг гэдгийг дурдмаар байна. Дараачийн нэг том одоо part хэсэг маань болохоор scholarship financial aid байгаа. Маш олон хүүхдүүд би нөө зөвлөгөө өгдөг, ганцаарчсан зөвлөгөө, бүлэг зөвлөгөө 21 аймгаар хүртэл явдаг. Бүгдээрээ л full ride 100% scholarship асуудаг. Гэтэл яг үнэндээ тухайн сургууль чинь багш нарыгаа цалинжуулна, хүний нөөц, за тэгээд сургалтын хэрэглэгдэхүүн бүх хүүхдүүд 100% өгч чадахгүй өгмөр байгаа боловч гэтээ одоо жишээл Iowa State University 1200 гаруй төрлийн төсөөлөлттэй гэдэг ч юм уу сургууль болгоо өөр ингэсэн юм дэлхийн одоо
платформуд, аппликейшнууд байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань 60-70% тэтгэлэг авчаад үлдсэн 30-40% яах вэ гэж сэтгэл санаагаар унаад байдаг. Тэгээд зарим нь явдаггүй гэтэл 2 дахь курстэй ороод ч юм уу те Dean's List, Presidential Scholarship, Athletic Scholarship, Merit Based, Need Based за scholarship өндөр байх юм бол GPA өндөр байх юм бол academic scholarship aspirant гэдэг тэтгэлэг авч болсон. Сайн дурын ажил гэдэг бол community service тэтгэлэг авч болсон. Гэх мэтчлэн тийшийн боломжууд маш их байдаг. Тэгэхээр одоо master doctorтой хэр financial aid scholarship авсан бэ? Хүүхдүүдэд зөвлөгөө өгвөл за ийм зүйлсийг хийсэн байхад бол өөрөө бас хичээн штэ тий. Хичээж аван тэгэхээр scholarship авахын тулд тухайн хүүхд юу степүүдийг хийсэн байх хэрэгтэй байна. Okay. Good question. Тэр нь хариулахаас өмнө өмнөх нэг сурах чадруудыг дэржсэн машин learning дээр газ нэг point хэлж байгаа тэр айгуу чухал. Ер нь ингээд ирээдүйд ажлын өргөдөл ч юм уу ингээд application process-д ороод ирэхээр IQ-гийн асуудлууд амар асуудаг. Problem solving одоо consulting ч юм уу ялангуяа их орж ирдэг штэ. Асуудлыг шийдэх. Тэгэхээр одоо ингээд 10 жилийн дүүнэр маань үзэж байгаа бол математикийн хичээл бас айгуу сайн игээрээ аав ээж нар жаахан хичдэг байгаа л та. Тэгтээ математик ирээдүйд тэрийг болохгүй л гал хүмүүс бас ярьдаг гэхдээ шинжлэх ухааны хаан шүү. Тийм тэгэхээр математикаар явахгүй байсан ч математик сэтгэлгээ логик сэтгэлгээ IQ болвол насан туршид хүн хэрэг болдгийм байлээ. Тэгэхээр их сургуулаа төгсөөд та нар ингээд internship ажил мажид ороод өргөдөл явуулангууд тэртээ тэргүй логикийн IQ-гийн шалгалтууд өгнө. Тэгэхээр математикасаа игээрээ гэдэг бас зөвлөгөө өгье. За тэтгэлийн асуултанд яг хариулахад бакалаврт бол мэдээж дэлхийн топ сургуулиуд UK сургуулиас жишээ нь aid бол өгдөг, need based aid өгдөг. Нөгөө талаасаа бас маш том cash scholar гэж бас тэтгэлэг өгдөг. Тэр бол миний санаж байгаагаар шинжлэх ухаанаар илүү сурж байгаа хүмүүс өгдөг баха. Тэгээд нэгдүгээр курсээс нь эхлээд ерөөсө бүх төрлийн зардлыг нь дагаад янз янзын хувийн хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцдог. Тэтгэлэг гэдэг маань зөвхөн нөгөө мөнгө өгөө дуусчихгүй. Янз янзын дадлагыг internship opportunity-нээр гаргаж өгдөг. Тэрнтэй адилхан магистрт ч гэсэндээ сургуулаас ч нэг тодорхой хэмжээний тэтгэлэг байлаа гэж бодоход янз бүрийн манай байгаль орчны салбарт жишээлбэл climate fellowship-ууд зөндөө байдаг. Тэгээд тэр fellowship-уудд орохоор төлбөрийг чинь ч юм уу амьдралын зардлыг чи өгөхөөсөө гадна зуны дадлагыг одоо тэр сан дээр хийдэг. Нөгөө талаасаа жилдээ нэг 2 удаа хувийн хөгжлийн workshop нэг газар очиод хийдэг ч юм уу. Тэгээд нөгөө network-т н орчхоор нэг networking event-д ордог ч юм уу. Тэгэхээр тэтгэлэг гэдэг бол нэг талаасаа ингээд нэг талаас харахад амар юм одоо асууд сорилт ч юм уу зөндөө байдгийг ойлгож байна. Гэхдээ нөгөө талд нь гараад нөгөө Америкт очиж юм учрыг нь олчихлаа харин ч баг илүү их боломж болж гарч ирдэг. Тэгэхээр сая хэлсэн чинь сургууль дээр очичоод 2-3 дугаар курсээсээ янз бүрийн team fellowship-уудад дандаа apply хийж үзээрэй. Тэгээ нөгөө талаасаа бас кампус дээр нөгөө оюутны ажил хийх боломжууд бас байдаг те 7 хоногийн 20 цаг билүү те. Тэрүүгээрээ бас мэрэгчлэлтэйгээ холбоотой ажил хийх юм бол айгүй гой санагдсан. Эсвэл бүр мэрэгчлээс огт сондоо юм хийх гоё билээ. Өөрөө юу хийсэн бэ? Би сая магистрт байхдаа нэг сургуулийн хог хаягдлуудыг ийм дахин боловсруулж болох хог хаягдлуудыг цуглуулад тэгээд ийм оюутнуудаар кампус дээр байгаа оюутнуудаар ийм уран бүтээлч creative уран бүтээл хийх тийм project хийжсэн. Бүтээлч. Тэнгүүтээ одоо нэг ийм ундааны бөглөөг эргүүлэнгүүтээ нэг ийм talisman гэж байдаг шүү дээ. Хүний нөгөө ийм түлхүүрний оосор шиг юм оюутнуудаар яадаг. Тэр нь гэхдээ айгүй тийм random заяо. Гол гудамжаар ахлаж янгут. Хай чи ийм хаягдлаар talisman хиймээр байна уу? Эсвэл чи зүгээр нэг 5 минут ингээс шүлэг бичмээр энэ хаягдл цаасан дээр гээл. Тэгээд тэр чинь бас нүгэр хагарч сурж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүсээс бас үгүй гэж хэлж сурна. Тэгэл ярилал зураг моргийн зуруулаад бас нэг Монгол биерэн бичлэг хүмүүст бас бичиж өгч байсан. Каллиграф тийм Монгол бичгээр. Тэгээд тим ажил их бас аягүй сонирхолтой. Дандаа нэг юм сар усны санхүү бизнес ярихгүй нэг юм. Тэгээд тэр чинь бас өөрхөн боломжийн цалин авчих байгаа байхгүй. Сарынхаа хоолны мөнгийг бол хангалттай авчна. Тэгээд тиймэрхүү боломжууд бас байна. Ер нь бол. Гахалтай. Тэгээд бас Америкт очиж эхний курсээ архитектурынхаа бас хичээлээ авсан. Тэгээ зүг санагцаа. Төлхөн хоббигоо орхиж болохгүй. Ямар ч мэржил нөгөөтэйгөө бас уялдуулж хамаарал бас болсон тий. За тэгэхээр одоо болохоор internship буюу дадлага ажлын талаар OPT, optional practical training, CPT тий ер нь general ойлголт өгөхөд ер нь хүүхдүүд маань нөгөө за F1 буюу магадлал тэмцэх ихтэй сургууль суралцж байгаа бол F1 үндсэн визагаар явна. Тэрний дараа нөгөө визээ сунгуулаад дадлага хийх боломжтой байдаг. Тэгэхээр тэр талаар хуваалцал өөрөө яг ямар дадлагыг бас хийжсэн general бас ярьж байна. Тэгэлгүй ах уу. За би бол одоо ингэ хэлж байгаа маань бол ямар нэгэн бизнес ч юм уу ажилд орох зөвлөгөө бол биш. Зүгээр өөрийнхөө мэдж байгаа санаж байгаагаар хэлж чинь. Тэгэхээр
нарийн судалгааг бол мэрэгжлийн хүмүүсээс нь сургуулиас авах хэрэгтэй. Ерөнхийдөө миний туршлагын хувьд бол би магистрт байхдаа илүү F1-ээр байхдаа CPT гэдэг зүйлээр дадлага хийжсэн. Тэр нь болохоор Curriculum Practical Training гэж байсан баха. Тэгээ тэр нь болохоор би NRDC гэдэг байгууллага дадлага хийжсэн. Natural Resource Defense Council гэдэг эрчим хүчний одоо Америкийн эрчим хүчний инновацлог бодлогын дагуу маш олон шинэ технологиудаа санхүүжүүлдэг Америкийн одоо эрчим хүчний яам гэсэн үг Department of Energy. Тэрний төслүүдийн нөлөөлөл болон Америкийн эрчим хүчний сэргээгдэх эрчим хүч болон инновацлог эрчим хүчний бодлогын тийм тайлан гаргах ажлыг ерөөдөө хийжсэн. Тэгэхээр дадлагын эрхийг болвол 2 дугаар курстэй ч юм апплайдаад ихэнх application process-ууд за 1 2 3 шаттай. За одоо консалтинг хөрөнгө оруулалтын банкнд апплай хийж байгаа бол бараг 5 6 шаттай. Тэгээд нөгөө Нью-Йоркт очиод бичиж ярьцлага өгөөд ингээд супер дэй гэдэг буу юм болж байгаад оффер аавна. За тэгээ оффер авсныхаа дараа сургуулийнхаа визний офис дээр очиод ерөнхийдөө бол CPT дээр бол гайгүй 2 7 хоног дотор гарчдаг санагдаж байна. Тэгээд I-20 дээр чинь гарч ирээд явчихдаг. OPT нь болохоор яаж ийн вэ гэхээр F1-ээр сурж байгаа оюутнуудын хувьд 2 төрлөөр байгадаг шүү байгаа нэ. Энгийн OPT бол 1 жил байдаг санагдаж байна. Тэгээ STEM бол 3 жилтэй. Тэгэхээр мэрэгжил чинь STEM qualify хийх үү гэдгээ бас харах хэрэгтэй. Багтаа жил болгон бас өөрчлөгддөг тэр магадгүй. Өөрчлөлтөө STEM гэдэг тодруулаад хэлэхэд science, technology, engineering and mathematics-аар сурах гэж байгаа хүмүүстээ илүү 12 сар биш 36 сарын хугацаанд дадлага хийх бас боломжтой байдаг. Магадгүй Америкт олон сар мэржлэрийн ажиллах сонирхолтой байх юм бол STEM чиглэлийг сонирхол мөн төлөв бас их олцдог. Тийм. Тэгэхээр төгсөөд бол ер нь OPT-гээрээ ажил хийхэд бол боломжтой байдаг internship ч юм уу те. Тэгээд тэрнийхээ аппликейшнийг бол мэдээж ажилд ороод ажил 4 курс дээр recruiting process-тэй дахиж яваад тэгээд ажлынхаа саналыг аваад ерөнхийдөө бол ажлын карт мартаа аваад явдаг. Тэрний өдөр хоногоо яаж тавих мах уу гэдгээ бол хизээ ажилд орсон яаж явахаас хамаарах байх. Тэгэхээр тэр нарийн ширээнийг бол мэдээж тухайн хүний нөхцөл байдлаас хамаарах байх. Тэгэхээр ер нь бол яг Америкийн сургуульд орсон байх дадлага хийх. Тэгээд ажилд ороод тодорхой хэмжээнд одоо мэргэжлэл дэвшлүүлж гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэрийг хийх бас боломж нь бол байдаг. Тэгэхээр магадгүй Америкт ингээд сурч байхдаа маш олон орны хүмүүстэй танилцсан. За дээр нөө PTCPT хийж байхдаа дурсамжтай хөгжилтэй зүйлсээ бас олцвол. За яг сонирхолтой гэх юм бол би энэ жил юун дээр Дэлхийн банкны төслөөр яг консалтантаар одоо зөвлөх үйлчлэгээ үзүүлэхээр орж исэн. Яг хичээлийн жилийн турш манай нөгөө нэг магистрийн төслийн клиент одоо үйлчлэгч нь Дэлхийн банк биш дараа. Тэгээд Африкийн одоо орнуудын эрчим хүчний ялангуяа одоо нөгөө нэг эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх тийм асуудлын шийдэл олох төслөөс баггүй бүтэн жилийн. Тэгээд би тэд нэг бөөнөрөө DC рүү аялж маялаад галт тэргээр явж маваад тэгээд нэг баахан бороонд нороод уулзалтанд Дэлхийн банк руу орохоос өмнө тэгээд баахан нэг юм норцнойтой уулзтай гутлан дотор нус орцсон хүмүүс Дэлхийн банк руу ороод ихний ажлынхаа уулзалтыг хийжсэн. Тэгэхдээ яг нөгөө Монгол хүмүүс чинь тэгдэж шнэ ховтойгон хур борооноор гэдэг. Нөгөө талаас чон борооноор гэдэг. Тэгэхээр одоо чон нөөснө ховтой нөөснө мэдхгүй. Ховтой нөөс баг. Тэгэхээр ерөөхдөө бол яг тэгээд нэг орж исэн. Тэр бол яг PTCPT бол тэр байгуул зөв нөгөө магистрийн төслийн үрийн сургуулаас санхүүжүүлсэн төсөл байсан. Тэгэхээр яг энэ дээр нэмж хэлэхэд бол бакалаврч магистрч бай заавал дадлага, зуны дадлага эсвэл ажил гэхгүйгээр хичээлийн жилийн туршид нэм янз янзын төслүүд явж идэг. Тэрэн дээр одоо мэргэжлийн туршлага авч болох боломж бас байна. Тэгэхээр мастерын төвшин, бакалаврын төвшин honors research гэдэг байдаг. Thesis statement, бакалаврын судалгааны ажил гэдэг. Тэгэхээр тэрийг хийжсэн үү, ямар сэдвээр хийжсэн бэ? Хийжсэн бол одоо түүнийг бичгэд чинь бас ингээл 80 100 гэж маш их судалгаа хийх сар жил одоо зориулах шаардлагатай байдаг шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө өгвөл бакалаврын хувьд болохоор юу вэ? Миний судалгаа хятадын нөгөө нэг зам нэг бүс One Belt One Road гэдэг төсөл явж байгаа. Тэрний дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд ялангуяа ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтуудыг хүмүүсийн харах өнцөг ямар байна вэ гэдгийг судлаад тэгээ ер нь гол судалгааны асуулт нь нийгэм эдийн засгийн хувьд хүмүүс ногоон төслийг ямар байдлаар тайлбарлах юм бол илүү их дэмжих вэ гэдэг тийм судалгаа хийжсэн. Тэрүүгээрээ ингээд Монголоос хүмүүсээс санал асуулга аваад тэгээд тэрэн дээрээ статистикийн анализ хийгээд
ерөөдөө хүмүүс ногоон хөгжлийн дэд бүтцийн одоо сэргийгч мөч ч юм уу төслүүдийг иймэрдүү байдлаар тайлбарлах юм бол хүмүүс илүү ойлгож дэмжиж байна. Буруу ойлголт хаанаас үүсээд байна гэдгийг статистикийн арга барилаар олсон гэсэн үг. Тэрийг бас авахын тулд учир жанцантай хүмүүсээс нөгөө нэг хариулт авдаг survey хийдэг юм чинь олон улсын академик зөвлөлөөс зөвшөөрөл авч иж хүмүүсийн датаг цуглуулж байгаа шүү дээ. Зөвшөөрөл авч иж хийдэг учраас стандарт авдаг байхгүй. Тэр бол нэлээд процесс. Би ч баг 20 жил ажилласан баха. Thesis дээрээ. Тэгээд Америкт байхдаа ажиллаа сүүлд Duke Honshane Шанхай дах салбар дээр ирээд 30 жил суугаад тэгээд тайлбарлаж байсан. Магистрт бол саяны нөгөө дэлхийн банкны төсөл нөгөө боронд норд тий. Тэр болоод илүү нөгөө магистрийн оюутнууд чинь ихэнх нь 3 4 5 6 жил ажилласан хүмүүс аль хэдийн төслийн менежмент түвшний хүмүүс орж ирж байгаа учраас бид нар бол илүү судалгааны ажилласаа гадна яг төсөл хэрэгжүүлсэн л гэсэн үг. Тэгээ одоо бидний хийсэн төсөл Дэлхийн банкны судалгааны багаас гараад хөрөнгө оруулалтын банк дээр очсон. Тэгээ ихний ээлжийн за нэг 10 хэдэн сая долларын хөрөнгө оруулалт ерөнхийдөө хийгдэх байхаа Африкийн бидний сонгосон орнууд. Тэгээд үр дүн нь ямар байсан бэ системийн хаа? Тэрний гол асуулт нь болохоор ихэнх орнуудын одоо манай монголчин тог аяг тасардаг те. Ачаалал дийлэхгүй. Тэр бол эдийн засгийн талаас нь ямар хөрөнгө оруулалтуудыг ямар шатлалаар хийх юм бол эрчим хүчний аюулгүй доктортой байдал Африкийн орнуудад хөгжих вэ гэдэг байдлаар бидний гаргасан санал нь болохоор 5 түвшний за эхний ээлжинд бид нэр статистикийн судалгаагаар арга барилаар хөрөнгө хүмүүсээс нөгөө тарифа тогныхон мөнгийг сайн цуглуулад авах юм бол хөрөнгө оруулалтаа сайн буцааж хийж чадаад байна. Аюулгүй байдал сайжраад байна. За эхний ээлжний магадгүй Дэлхийн банкны нэг 5 сая долларын хөрөнгө оруулалт нь та 100% хүмүүсээс тогныхон мөнгөийг авдаг болчих. Тэгэх юм бол энэ мөнгийг хөрөнгө оруулалтыг оруулъя гэдэг. За тэгээ тэр KPI окей болох юм бол дараагийн түвшний санхүүжилт орж ирдэг. Tranche based санхүүжилт гэж яриад байгаа юм л та. Ерөөдөө team санал тавиад тэгээд бороонд норж эхлээд тэгээд бас бороотууд баг танилцсан байгаа тий. Зөв хавтай бороонд нор гэж ахалтай. За одоо подкастаа болохоор илүү нэг англи хэл дээр хүргье гэж бодож байна. За тэгэхээр as in Flex alumni also you have studied in the US and you pursued your master's degree and bachelor's degree in the United States. So what role do alumni play in strengthening the relationship between Mongolia and the United States? What do you think? So I think I'm like a triple alumnus at this point where I'm, Flex alumnus first. And I think I've served as an alumni coordinator and also a CEU representative. So throughout those roles, I was very fortunate to work on local community engagement projects across the country, including like workshops on youth professional development and community engagement, climate change and air pollution. Hey, there's a connection there with what I'm doing now. Great. So all that to say, I think alumni have very important roles to play, first of all, operationally, bringing the knowledge back and sharing with the local community, but also going back to the communities in the US and sharing what we learn in our own countries and also globally with our friends and community in the US and our, colleagues and classmates. As a college graduate and also a master's student, I think that role shifted a little bit to become more business to business oriented, where, now I'm able to bring American best practices and American business partners to Mongolia and bring American business or Mongolian business partners back to the US and establish business connections across the two countries. And third, I think alumni to alumni connection is very important. And not just me being a Mongolian state alumni, but also I love talking to Peace Corps volunteers. Nice, me too. One of my very good mentors at Duke, who runs the Energy Access Program, who's my actually project mentor for the World Bank project. Wow. He was a Peace Corps volunteer in Mongolia in 2003. Nice coincidence. I know. So anyhow, my point is, that alumni to alumni connection is amazing. Whether you're a Mongolian American, wherever you're from, just being a state alumni creates great common ground, and if it's even better if you're a Duke alumni because we can talk about basketball all day. Great. So it's great honor to be part of Mongolian Institution of State Alumni. So if you have studied in the US, please join and please apply to MASA, Mongolian Institution of State Alumni, and
yes, we should maximize our impact and contribute to our Mongolian communities. That's why we studied abroad, right? So next question is, looking back, is there anything you would do differently? And, how can students best prepare to studying abroad, both academically and personally, before studying not only US, abroad? Mm-hmm. Could you please share your tips or advice to our audiences? Thank you. So what I should have done differently, I think, to begin with, I compared to a lot of my classmates at Duke, who a lot of them, would come from boarding schools in Switzerland, and obviously the educational background is a little different. I went to a public school in Mongolia, and it was one of the obviously the leading public schools in the country, and I had done flex and all that. But still going into Duke first year, like social sciences 101, a lot of the heavy readings that we had to do, a lot of my classmates had actually done them in high school in preparation, because they have what's called the preparatory school, the prep school, right? They're preparing them for the academic and professional world going forward. So competition, I don't even know if I could call it competition per se, but just going in prepared, even if you're studying in Mongolia or the US or anywhere else in the world, maybe like talk to a second year or third year student studying at the school that you're going to, and don't ask them for actually ask them for the what's it called, the class curriculum, right? Extracurricular activities? I know, like the document that outlines the entire semesters, what they're gonna do. I forgot what it's called. Anyhow, just ask them like, hey, what readings do you do in these classes? Like, you don't have to do all of them, but just like know, and it's better to be prepared than to get caught off guard. So do those in advance. And I think the second advice that I would give is, it relates back to the first point and also the point I was making earlier in the podcast, where just go and talk to people and ask for advice. I started doing that at much later in my career, I think. But you're still young. No, I mean, exactly. So like in the relatively short, young career that I've had, I feel like I could have done them when I was 18. Like I could have talked to the cool juniors and the seniors who were going to like Goldman Sachs or like McKinsey or wherever they're going, or JP Morgan. And I could have just done those coffee chats. I could have maxed it out. I mean, I don't regret any of that, but if I were to give advice to kids going in, my best advice would just be to try to go in as prepared as you can be. You don't have to be prepared for everything, but prepared for what you can, and also talk to as many people as you can before going to your school, but also while you're a student there. And networking is very crucial, and also sharing is caring. So I'm curious about, what's your future plan? What do you see maybe in the future, in 5 years or 10 years? You have studied in the US and you got your master's and bachelor's degree. So What are you going to do now? Yeah. Well, for now, I think I'll go to school for a week, as for Natham. But I've had great fortune to study at one of the leading universities in the world, specializing in such a critical topic, not just globally but also in Mongolia right now. I think it's very topical. So I would definitely love to contribute to the global energy industry in terms of energy access and energy innovation and development, and also just making the world a better place. So whatever form it may take, be it business or whatever it is, I really want to contribute to improving the world from like an energy and critical minerals perspective, and also investing in innovation. So as such, Polaris Energy Insight will play a big role in that. Just bridging global young leaders in energy to get together and solve the most pressing challenges that we face. So stay tuned. I will be posting more about Polaris Energy Insights and what we're doing with the organization, and any of the fellowship that we might organize and host globally in energy. So yeah.
Great. Keep the magnificent performance up. So here is the end of our podcast, NASA Alumni Talk. And thank you so much for your insightful and informative talk, and truly appreciate you. And I would like to express my deepest gratitude to you and wish you all the best in your future career. And thank you so much. And одоо ингээд подкастаа өндөрлөж байна. Тэгээд та бүхэн өндөрлөхөөс өмнө хэлэхэд 9 сарын 4 болон 10 сарын 23-нд Нацуударчин түүний тийм намын санд байрлах American Cornwall дээр Education USA-гийн фэр болж байгаа. За 15 цагаас 18 цагийн хооронд Америкийн их сургуулийн STEM албаны захирлууд, яг олон улсын recruitment хариуцсан захирлуудыг урьж авчаа та бүхэн in person яг тэрийн хэлсэр шиг networking хийгээд talk те ингээд face to face хийгээд уулзах боломжтой, сургуулийн талаар мэдээлэл ийм авах боломжтой үн төлбөрөөгөө олон нээлттэй ийм пэр болсон боловсролын үзлийн яармаг манай бүх одоо үйлчлэгээ нь мөн үн төлбөрөөгөө олон нээлттэй байдгийг дуулгахад таатай байна. Тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай Education Mongolia-гийн Facebook, YouTube, Instagram, LinkedIn, Twitter-ыг дагаад мэдээлэл аваарай. Тэгээ боловсролын үзлийн яармагтаа бол урьж байна. Мөн манайх Америкийн их сургуулийн төлөөлөгчдийг авч ирдэг. Тэгээд Northeastern Illinois University, University of Wisconsin, Madison, Shoreline College гэмтсэн сургуулийн захирлууд бас манай Education Mongolia-гийн урилгаар ирж байгаа. Тэгэхээр та бүхэн манай ивентэд ирээд мэдээлэлээ цаг далталгүй аваарай. Манайх Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн 100% сахиужилттай Америкийн боловсрол мэдээлэл зөвлөгөөний төв 4000 гаруй атлетик хэмжлэгдсэн ихтэй сургуулиудын мэдээллийг хүргэдэг, сүүлийн үеийн шинжлэгдсэн одоо up-to-date information-ыг хүргэдэг Монголтойгоо цорын ганц байгууллага Америк элчин сайдын хамтаа хамтарч ажилладаг байгаа. За мөн МАСА-гийн board member-ийн хувьд хэлэхэд бас Америк төгсөгчдийгээ урьж байна. Монголдоо ирээд хүүхдүүдэд бас туршлага мэдлэгээ бас харамгүй хуваалцаарай. Ирээдүйд бас манай Монголоос дэлхийн топ сургуулиудад тэнцээд яг манай гоё тэрэг шиг ирээд одоо sharing is caring туршлага хуваалцаад илүү олон хүүхдүүд маань дэлхийн боловсролыг эзэмшээд эргээд хөрсөн дээрээ Монгол улстай одоо салбар бүрт мэржлээрээ ажиллах юм бол бас Монгол улс маань бас хөгжин дээр одоо явны би итгэдэг. Тэгэхээр та бүхэн маань гоё туршлага хуваалцаарай гэж уриалж байна. Ингээд урилга хүлээн авсан Уран болсын Цэтэн Содмон манай Flex Alumni Coordinator байсан. Мөн одоо Америкт нэгдсэн улсад бакалавр мастер аим хамгаалсан мундаг залуу, үлгэр дуурайл болсон, рол модель болсон залуу маань туршлага харамгүй хуваалцсан маш их баярлалаа. Таны цаашдаас үйл ажиллагаа одоо карьерт нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Урьж оролцсон баярлалаа. Та хэдийн амжилт хүсье. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.